Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын даргын 2024 оны 111-р захирамжаар байгуулагдсан төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг санал дүгнэлтээ Монгол Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын орооны 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн хуралдаанд танилцуулсан. Улмаар Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10-р зүйлийн 11 дахь хэсэгт Улсын их хурл шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зохицол дутагдлыг арилгуулах асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргана гэж заасныг үндэслэн Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ын 2 дахь хэсэг заасны дагуу төрийн байгуулалтын байнгын орооноос засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулан тогтоолын төслийг 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Уг тогтоолын төсөл төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг засгийн газарт чиглэл болгохоор тусгалаа. Тухайлбал үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, үүнтэй холбогдуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, төр хувийн эмчлийн түншлийг өргөжүүлэх шаардлагатай байгааг харгалзан дараах хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганы хугацаанд Улсын их хурлд өргөн мэдүүлэхийг засгийн газарт үүрэг болгохоор төсөлд тусгасан. Үүнд 1. Иргэн аж ахуй нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн тусалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд үтц, боловсрал зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсвэл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинжлэх хүрээнд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг 2. Аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, өрсөлдөөнд чөлөөт зах зээлийн эдийн засаг хөгжих боломжийг бэхжүүлэх, төр хувийн эмчлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өмчийн халдашгүй байдал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд эдийн засгийн эрх чөлөөний тухай анх дахь хуулийн төслийг түүнчлэн засгийн газрын 11.11 төвд улсын байцаагчтай холбоотой 2020 онд 80, 2021 онд 274, 2022 онд 1579, 2023 онд 1999, 2024 онд 2651, 2025 онд 2310 гомдол ирсэн бөгөөд үндэсний хөгжлийн хүрээлэнгээс 2025 оны онд хийсэн салбарын хяналтын өнөөгийн байдал ба цаашдын хандлагын талаарх судалгааны үр дүнгээр төрийн хяналт шалгалтын зөвлөн туслах, соён гэгээрүүлэх чиг үүрэг орхигдсон байдлыг засах, бизнесийн үйл ажиллагааг төрийн хяналт шалгалт нэрийдлээр хясан боогдуулдаг байдлыг таслан зогсоох, давхардсан хяналт шалгалтыг оновчлох, төрийн хяналт шалгалтыг нэгдсэн удирдлагаар хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр, төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж, төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг 2026 оны 1-р сарын 1-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэхээр тусгалаа. Байнгын орооны хуралдааны үеэр засгийн газар чиглэл өгөх тухай Улсын их хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүн Б. Хэрлэн нийтийн аж ахуйн салбарын хяналтыг сайжруулах нь зүйтэй талаар Эдэрбат аливаа шийдвэр гаргалт дах олон шат дамжлага бүхий төрийн хүнд суртал иргэн аж ахуй нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй асуудлыг шийдвэрлэхэд талаар дорвитой шийдлийг холбогдох хуулийн төсөл тусган оруулж ирэх нь зүйтэй талаар тус үг хэлж санал бодлоо илэрхийлсэн. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанаар засгийн газар чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дэмжих талаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ
засгийн газар чиглэл өгөх тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье.